Сайн байна уу? За сайн байна уу? Сайхан урж байна уу? Ажил тавтаа сайхан уу? Тавтай. Суугач. За тэгэл бүр ингийн асуултаас бас хэлье гэж бодлоо бид. За та хөдөөчхөн сайдаар томилогдоод бас тий одоо тодорхой хугацаа өнгөрч байна. Ер нь энэ салбарт ирээд яг сайдын ажлыг хийж байхад ер нь одоо таны одоо энэ салбарын сайд болоогүй байхдаа улсын хурлын гишүүн зүгээр тий хөндлөнгөөс харж дүгнжсэн байдлаас хэр өөр байсан бэ? Ер нь хөдөөчхөн салбар таны бодож төсөөлж ирснээс ямар байна? Та яг энгийнээр бас тайлбарлаж ярил юм. Манай салбарт бол дэвшилтэй зүйл олон байна. Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд тухайлбал одоо үндэсний өсгөл цагаалт, театрын дөрөв, тэрбум мод, агро хойжуулалт гэдэг энэ бол одоо төр засгийн одоо төвшөнд төрийн бодлого болж одоо шийдвэр гарч ингэж хэрэгжиж байгаа. Тэгээд энэ хүрээндээ хөнгөлтөө зээлийн бодлого, урамшууллын бодлогууд гээд энэ бол их томоохон одоо үйлдвэрлэл хүчтэй томоохон одоо нөлөө үзүүлж байгаа. Тухайлбал одоо хүнсний өсгөл өрөөнд тэгэхээр 50 гаруй үйлдвэр шинээр байгуулагдаж 1000 гаруй шинэ бүтээгдэхүүн бий болсон. Харин одоо үндийн нэмээд цаашид одоо газар олголтын бодлого, өөрөөр хэлбэл газрыг одоо үн төлбөргүйгээр яг аж ахуй эрхлэх, хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүстэй одоо олгох. За дараагийнх нь бол хөрөнгө оруулалтын бодлогоор одоо энэ зэгцтэй цогц судалгаар дэмжиж өгөх, өөрөөр хэлбэл дэд үтсийн хөрөнгө оруулалтаар маш сайн дэмжиж өгөх. Манай салбар тэгэхэд одоо гүний удын цооног гаргахаас эхсүүлээд одоо хөрсийг илэгдлээс хамгаалах тарийн талбайг одоо хашаалтжуулалтын дэмжлэгээс одоо эхсүүлээд тэгээд одоо үндэсний үйлдвэрлэлүүдийн томоохон одоо хөнгөн үндэсний үйлдвэрүүдийн одоо дэд үтц цэвэрлэх байгууламж гэдэг энэ зүйл дээр нь одоо хөрөнгө оруулалт хийх зэрэгээр юм дэд үтсийн бодлогоор дэмжих. За тэгээд одоо төсвийн худалдаа авалтаар, уул уурхай салбарын худалдаа авалтаар, за инновац одоо шинэ технологи нэвтрүүлэх бодлогоор, тэгээд экспортын бодлогоор гэдэг энийг цогцоор нь одоо хэрэгжүүлвэл манай энэ салбар маш их одоо хурдцтай хөгжих юм боломж байна. Тэгээд энд бол мэдээж хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэгэхээр энийг одоо энэ одоо газрын хэвлэлийн нөхөн сэргээгдэх баялаг буюу уул уурхаан одоо салбарын орлогоос орсон өгөөжөөс энэ нөхөн сэргээгдэх хөдөөчхөн салбар руу зориулах тэр дундаа одоо энэ хүн амын хүнсээр хангаж байгаа энэ бодлогод дэмжлэг үзүүлэх энэ хөдөөгийн одоо малчин түмэндээ эндээс одоо амьдралын тав тухтай байдлыг хангах, малын тавлаг байдлыг хангах, малын ашиг шингийн нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг одоо хамгаалах. За тариалан эрхлэгчид, ногоон эрхлэгчтэй бол ийм одоо услахааны одоо систем, хашаажуулалт, тий хөрс хамгаалах бодлого гэдэг мөн дээр нь одоо хөнгөлтөө зээлийн бодлого гэдэг ийм цогц байдлаар нь одоо дэмжих шаардлагатай байгаа. Тэгээд үгэн хэлэх юм бол малчны хотноос тариаланчдын одоо талбайгаас гарч байгаа тэр одоо түүхэн эдийг тэр одоо бүтээгдэхүүнийг үндэсний одоо үйлдвэрлэл хүртэл тэгээд цаашлаад экспорт хүртэх бүх үе шатнд нь ийм одоо зөв оновчтой одоо дэмжлэгийн бодлогыг цогцоор нь одоо хэрэгжүүлж ажиллавал энэ бол одоо маш хурдан хугацаанд үр дүнгээ гарах боломжтой гэж үзэж байгаа. Яг гэвэл хөдөөчхөн салбар бол манай уламжлалт салбар. 90 оноос өмнө бол үндсэндээ Монгол улс малын гаралтай түгээд бүтээгдэхүүн малынхаа махаар улс орноо одоо хөгжүүлж улс орноо авч явсан. Тэр үед бол уул уурхай бараг байгаагүй. За одоо бол манай экспортын 95% нь уул уурхай. Манай салбарын экспорт ердөө 2-4% болж одоо ийм үлэмж хэмжээгээр багассан байгаа. Тэгэхээр энэ бол ийм зохистой харьцааг хадгалахгүй байна. Эндээс юу харагдаж байна гэхээр энэ статистик тооноос уул уурхай өгөөжөөс хөдөөчхөн салбар руугаа заашгүй одоо хөгжүүлэлтэн зориулсан ийм зөв оновчтой одоо бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж харагдаж байна. Уул уурхай салбарын хөрөнгө оруулалтыг хөдөөчхөн өгөх боломж нь улс төрийн шийдэл талдаач бай бас их муу байх бол та ямар гарц шийдэл харж байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа хуулийн төс санаачлаад тэгээд энэ салбарын сайд ус учраас одоо тэр төслөө босруулсан байсан учраас ингээд одоо засгийн газрын гишүүнийн хувьд бол засгийн газарт танилцуулаад их хурд өргөн мэдүүлье гэдэг ийм одоо саналаар боловсруулаад одоо
засгийн газар одоо гишүүдэд санал авахар өгсөн боловч зарим одоо гол одоо яамдын зүгээс бол одоо дэмжих боломжгүй байна гэж. Тэн дээр хамгийн гол байгаа зүйл нь ашиг матмлын нөөцийн төлбөр болон төрийн өмчөд одоо уул уурхаан Эрдэнэс 5 толгой Эрдэнэттэй зэрэг одоо компаниудын нуугдал ашигаас үндэсний баялагын сангийн одоо 3 сангийн нэг болох хөгжлийн санд нь одоо мөнгө байхгүй. Энэ санд нь төвлөрүүлээд энэ төвлөрсөн хөрөнгөөс нь жилдээ нэг тооцоолоор 300-аас 400 орчим төгрөг төвлөрнө. Энэ хөрөнгийн энэ жижиг дунд үйлдвэрийн салбарыг хөнгөлтөө зээл болон хөрөнгө оруулалтын салбарт нь жилдээ зориулдаг байя. Өөрөлд жил болгон 300-аас 400 төгрөг ордог байвал энэ хүн бүрийн хийж чаддаг энэ жижиг дунд бичил бизнесийн салбарт иргэд маань хөнгөлтөө зээл хөрөнгө оруулалтын дэмжлэгтэй явах юм байна гэд санал авах гэсэн хүмүүс энэ дэмжигдэхгүй байна. Миний одоо өөрийн ингээд тийм одоо үзэл бодол гэх юм уу те энэ бол нөгөө одоо монголчуудын одоо эх орон гэдэг нэг сайхан дуу байдаг. Энэ бол одоо хөдөө талбын малаар дүүрэн хөвчөө өмнө ангаар бүрэн хөрсөн доороо эрднэр харин хүний хэрэгцээ цөм бүрдсэн гэдэг. Энэ сайхан дуу миний эмээ дуулдаг гэсэн. Тэгэхээр энэ яг өмнөх нийгмийн үеийн дуу л да. Гэхдээ агуулга нь бол ингээд хөрсөн доор байгаа эрднийг тийм олборлсон бол энэ одоо хөрсөн дээр байгаа энэ одоо салбартаа зориулдаг байя. Тэгээд хоёр дахь нь бол энэ үндэсний баялагын сангийн 1-р сан нь бол ирээдүйн үе сан. Хүүхдүүдэд хадгалж байгаа зөв. Энийг бол хадгалах хэрэгтэй тийм. Тэрнээс гадна энэ сангаас нь хүүхдүүдэд мөнгө хадгалахаас гадна одоогийн хүүхдүүдэд хөгжүүлэхэд бас тодорхой хүүгийн орлогоос нь үндсэн мөнгнөөс нь биш шүү. Үндсэн мөнгийг хадгалуулж байгаа. Гадаадад нэг 4.1% хүүтэй одоо бонд худалдаж авч энийг хариуцуулж байгаа байхгүй. Энэ хүүгийн орлогын 50%-ийг хүүхдийг нь хөгжил зориулдаг байяа гэж би бас хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийг санаастаад явж байгаа. Энэ дээр санал авахар бас энэ болохгүй гэдэг ийм л одоо саналыг өгöd байгаа. Хоёр дахь сан нь болохоор хуримтлалын сан. Гэтэ үндсэн мөнгөнд хүрэхгүй гэдэг байгаа байхгүй ерөөсөө. Хоёр дахь нь хуримтлалын сан. Хуримтлалын санд болохоор жилдээ 450 төгрөг ордог. Одоо нэг их нэг гаан төгрөг байгаа. Энэ мөнгө юунд зарцуулдаг гэхээр энэ мөнгө ипотекийн зээл буюу орон сууцны зээл жилдээ нэг 2-3 мянган тийм үү иргэн орон сууц авахд зориулж энэ мөнгийг эргэлдүүлдэг байхгүй юу? Энэ мөнгө өөрөөр шууд зарцуулаад явчихдаггүй. Энэ мөнгө одоо зээлийн их усүр болоод явж байгаа. Өөрөөр хэлбэл их усүрийн дутагдaltaй байгаа учраас ингээд жилдээ хэдэн мянган орон сууцнд орж штэ. Яг энэтэй адилхан хөгжлийн сангийн энэ жижиг дунд бизнес эрхлэгч буюу одоо хүн бүрийн одоо хийж чадах тэр одоо дор үрнээ хийж чаддаг зүйлийн дэмжихэд энэ хөнгөлтөө зээлийн их усүр болгоод ингээд яг хуримтлалын сан ипотекийн зээлийн сан шиг ингээд эргэлтэнд оруулъя л гэж байна. Тэгтээ дүүг бид нар мөнгөний дутагдaltaй байв. Иргэн хүн очиод банкнаас 18% хүүтэй авъя гэхээр нэгдүгээр барьцаа байхгүй. Хоёрдугаар тийм өндөр хүүтэй аваад одоо ашиг болж чадахгүй. Манайх шиг ийм өндөр зээлийн хүүтэй улс орн бараг байхгүй. Тэгэхээр энэ лүг ингээ явуул яагаад тэгэхээр ипотекийн зээл гэдэг бол орлоготой үжиж хүн орон сууц авна шүү дээ. Тэгэхээр орлоготой хүн гэдэг нь төрийн байгууллагад ажилладаг, эсвэл төрийн өмчийн компани, эсвэл одоо хувийн хвшил цалинтай ажилладаг хүмүүс авахаас гадна яагаад өрхийн бизнес хийдэг хүн орон сууцтай болж болохгүй гэж. Тэгэхээр орлоготой үжиж орон сууцтай болно ш. Тэгэхээр ипотекийн зээлд олгож байгаа шиг адилхан жижиг дунд үйлдэл дэмжих санд энийг олгочоо гэж байна. Тэгээ би хоёр хөлдрөөр хүүхдийн хөгжлийг дэмжих болон одоо өрх жижиг дунд одоо бизнесийг дэмжих чиглэлээр ингээд энэ мөнгийг ингээд эргэлтэнд оруулъя гэхээр энэ маань дэмжигдэхгүй байгаа байхгүй. Одоо бол ингээд энэ засгийн газрын сайдрын түвшинд дэмжигдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ бол ингээд жоо би энэ сэтгэл дундуур байгаа. Яа тэгвэл тэгэхээр би хий болсон мөрөөдөөгүй. Аймгийн засаг дараагаар одоо би чи 3 удаа сонгогдсон ажилласан 9 жил. Аймгийн засаг дараагаар ажиллаж байхдаа уул уурхаагаас орон нутгийн гэрээгээр жилдээ орж байгаа тэр 5-6 тэрбум төгрөгнөөс нэгдүгээр хүүхдийн хөгжлийг дэмжих хүн болох байгаасаа гээд секс дугууланд одоо хамрагдах 4 чиглэлээр спорт, авиас, хувийн хөгжил, гадаад хэлгээд энэ чиглэлээр жилдээ 9 мянган хүүхдийг 30 мянган төгрөг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 20 мянган эцэг их нь гаргаад хамтарсан сургалтын төлбөртөөр хүүхдүүдийг хөгжүүлж байна. Хамгийн үр дүнтэй байна. Одоо 2 хоногийн өмнөхөд орондын одоо өсвөр охтын баг энэ пүүд заалны улсын аварга төрүүллээ. Энэ өнгөрсөн 100 болсон тэмцээнүүдэд манай одоо Дорнод аймгийн Хүлэмбгийн 4 баг ирснээс 2 баг нэг нь алт нэг нь одоо бас одоо медальт байрны шалгарлаа. Тэгэхээр энэ бол ингээд маш үр дүнтэй төсөл бол хэрэгжиж байгаа. Нөгөө талд нь манай аймгаас 10,000 хүлэмжгээ зорилт төвшүүлээд тэгээд айл бүрийг хүлэмжтэй болгох. Яг тэгвэл хамгаалагдсан баг талбайгаас их ургац авдаг эрүүл шинэ хүнс одоо хэрэгэлдэг энэ тогтолцоо бүрдүүлээгээд 10,000 хүлэмж төслийг хэрэгжүүл одоо нэг 20-30% явж байгаа. Энэ мөн л уул уурхаагаас орж байгаа хөрөнгөөс
бид нар энэ төслийг дэмжиж байгаа. Хүүхдийн салбар болон хөдөө аж ахуйн салбарыг. Тэгээ хүнсний салбарыг. Тэгээ энэ ингээ үр дүн гараа болж байна. Зүгээр ингээд халамж өгөх биш. Энэ бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого. Энэ бол хүүхдэд мөнгө хадгалахаас гадна хүүхдийн одоогийн хүүхдэд хөгжүүлэх бодлого гэдэг. Тэгээ энийг нөө туршиж үзсэн болохоор ингээд энийг хийвэл ингээ үр дүн гарнаа. Ингээд манай усын хэмжээнд хийчээсэ гэж ингээ бодоод явж байгаа. Гэхдээ харамсалтай нь энэ маань одоогор бол ингээд жоохон урагшаа ахгүй байгаа тийм. Мөд одоо энийг бас одоо дэмжих ийм одоо боломж бүрдэх байхаа гэж би бол одоо бас найдаж байгаа. Сайд хийх хугацаанд энэ мал аж ахуйн бодлого дээр ирнэ. Ямар хуу даривтай зүйл хий гэж бодож байна. Жишээ нь одоо энэ малчд зөвхөн нэг хавар болохоор ноолор өгнө гэж шуугдаг. Намар болохоор нэг хэдэн мал аниадалж хүүхдийнхээ төлбөрт төлөхөөс өөр орлогогүй ингээд хэдий болтол байх юм бэ те. Тэгэхээр энэ малчдыг байнгын орлоготой, доктортой орлоготой байлгах чиглэлд нь хөдөө аж ахуйн салбарын бодлого хэрхэн чиглэх вэ? Энэ чиглэлд даривтай хийгдэх зүйл юу байгаа вэ? Тэгээ хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуйн салбар болон газар тарилгын салбар бол одоо нэг гэрээ хоёр багна гэж хэлж болно. Тулгуур одоо хоёр салбар. Газар тарилгын салбарт бол томоохон аж ахуйн нэгжүүд одоо хөнгөлөлтөө зээл, шинэ одоо технологи, техник те одоо хүчин чадал өндөртэй техник ашиглаад ингээд одоо борлуулалт нь сайн байх тохиолдолд энд бол одоо тийм өргөн цар хүрээтэй одоо ажил зохион байгуулахад бас их боломжтой. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд одоо их энэ дээр хөрөнгө оруулалт явуулдаг тийм. За мал аж ахуйн салбар бол маш чухал. Монгол Улсын үндсэн хуульд одоо мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалтанд байна гэж заасан. За ингэхээр үндэсний баялаг гэдэг одоо ухтган бол ихээхэн чухал. Энэ бол одоо нөхөн сэргээдэг газар дээрх одоо юм том баялагаа гэдэг санаа үндсэн хуульд орсон ба шүү дээ. Хоёр дахь чухал зүйл нь бол төрийн хамгаалтанд байна гэж. Төрийн хамгаалтанд байна гэдэг нь энэ төр очиод энийг одоо малыг хариулах биш ээ. Энэ бол нэгдүгээрт малын эрүүл мэнд. Хоёрдугаарт малын удмын сан генетик нөөц буюу одоо тэр малын одоо ашиг шин өндөртэй энэ одоо байх чанарыг агуулсан. Тэг учраас одоо манай ялангуяа ахмадууд бол мэдж байгаа. Өмнө одоо нэг сангийн аж ахуй мал аж ахуйн салбарт бол зоотехникч буюу одоо мал зүүч те малын эмч хоёр бол одоо хамгийн чухал хоёр тулгуур одоо мэрэгжил чухал одоо юм боловсруучсан байсан шүү дээ. Тэгэхээр энийг ингээд мал одоо хувийн хвшилт одоо шилжсэ, хувийн өмч болсон гэдэг ингээд энэ лүү бол одоо бас төдийлөн тийм сайн одоо 100% одоо анхаарч чадсан гэж хэлэхэд бол одоо бас боломжгүй. Тэгэхээр одоо бидний зүгээс бол энэ нэгдүгээрт одоо малын эрүүл мэнд гоцалдварт одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо төр хариуцлагаас гадна иргэд маань малаа одоо тогтмол одоо юм шимэгдэх өвчин те малынхаа дархлааг сайжруулах, угаалга, тарилгын тогтмол хамруулах гэдэг ийм одоо өөрийн хуулиар хүлээсэн үүргээ одоо биелүүлж ажиллах. Энэ одоо маш чухал. Энэ дээр нь одоо тийм байнгын сургалт зөвлөгөө, шин технологи одоо нэвтрүүлж ажиллах, ажил дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. За мал эмнэлгийн салбарт бол оруулах хөрөнгө оруулалтыг бол эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүтэц зохион байгуулалтын дээр нь одоо илүү сайжруулах хэрэгтэй. Малын эмчнэрийн одоо энэ үйлчлэгээний хүнс тарифыг шинжлэх шаардлагатай. За энэ одоо хүүтийн хэлхээ, вакцины чанар, энийг график хугацаанд нь одоо хийх те энэ ингээд бүх одоо зүйлүүдийг бол маш илүү одоо шинчилж орчин үеийн чиг хандлагад нийцүүлж эндээ бол малчтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байна. Нэг. Хоёрдугаарт нь үйлдвэр ухсаа гэдэг зүйл бол ингээд зөвхөн одоо сайн үйлдвэрийн одоо гадаадаас мал авчираад эрлийсээс тухай ойлголт биш. Энэ бүс нутгийн онцлог тохирсон, тасан зогтсон, нутагсан ийм одоо олон жилийн хугацаанд туршиж одоо бий болгосон энэ нутгийн одоо онцлог тохирсон омог үйлдвэрийг илүү сайн хөгжүүлэх шаардлага бидэнд зайлшгүй байна. Тэгэхээр Монгол улс нөгөө цаг үеийн байдлаас хамаарат одоо бараг 100 км явбал тэгэл тэрэн дотор л одоо тал хангаа говь ингээ хосолсон ийм онцлогтой шүү дээ Монгол улс. Тэгэхээр хангаан бүсэд буюу одоо энэ хойдлын аймагуд одоо төвийн бүстэй одоо Булган, Хөвсгөл, тэгээд Сэлэнг, Дархан, тэгээд Хинтид, Орондын хойд тал гэдэг, Арангаа хойд тал гэдэг энэ газруудад бол ийм одоо өндөр ашиг шинжтэй ийм одоо гейпорт тэ ангус зэрэг одоо энэ төхрийг одоо үржлээ сайжруулахад бол боломжтой байна. За тэгвэл энэ говийн бүс одоо манай хангаан одоо Өрөнгөн аймгийн уртлын сумд гэх юм уу те говийн тэгээ баруун талын одоо уртлын сумд өөрөөр хэлбэл жоохон ийм говь нутгуудад бол тэр нутгийн одоо онцлогтон тохирсон ийм одоо хөвшлийн одоо өхөр те хонь ямааг одоо илүү сайн хөгжүүлэх
шаардлагатай байна. Тэгэхээр энд одоо хамгийн гол цааш тулгамдах мал аж ахуйн салбарт үүсэх асуудал бол тэжээлийн дутагдал. Дэлхийн одоо дулаалтай холбоотой энэ бол маш одоо эмзэг асуудал болж байгаа. Тийм ч учраас тэжээл тарилгыг дэмжье. Тэгээ тэжээл тариалтанд зориулж одоо газар олголтоо дэмжье гэдэг ийм одоо бодлого хэрэгжиж байна. Тэгэхээр миний бие бие сайдар томцогдсоноос хойш үндсэндээ бүх бүсэд одоо ажиллалаа. Тэгээ энд бол одоо ажигласан хамгийн чухал зүйл бол энэ ялангуяа говийн бүс. Энэ бүсэд одоо маш их анхаарах шаардлагатай болж байна. Тэгэхгүй бол одоо мал давж ярах те одоо холоос одоо үс тэжээлээ зөөхөд их өндөр үнэтэй болж байна. Тийм учраас энэ одоо малчтын амжиргаанд бол их хүнд тусч байна. За тэрний зэрэгцээ одоо мэдээж ноолуур чухал гэхдээ бэлчээрийн талхагдлаас одоо сэргийлэх энэ их чухал бодлого байна. Жишээлбэл Өвөр Монголын засгийн газар шийдвэр гаргаад 4 сарын 15-наас 6 сарын 1-ний хооронд одоо хонь ямааг бэлчээрт одоо гаргахгүй зөвхөн одоо хашаанд одоо тэжээдэг. За энэ дээр нь төр одоо тодорхой дэмжлэг үзүүлдэг. Тэрний зэрэгцээ одоо тодорхой одоо хязгаарлалтын бодлого хэрэгжүүлж штэ. Гэхдээ тэнд бол одоо улс төрийн дэглэмийн хувьд бол өөр бас тий. Монгол улс бол арчсан одоо дэглэмтэй ус. Тэгэхээр бид нар захиргааны аргаас илүүтэй энэ одоо малынхаа одоо тоо толгойг зохистой төвшөнд байлгахын зэрэгцээ малынхаа одоо ашиг шим чанарыг одоо эцэг малаар дамжуулж илүү сайжруулах. За энэ дээр нь одоо төрийн бодлого бол одоо хэрэгжих чухал байна. Тэгэхээр мал аж ахуйн салбарт чиглэсэн манай одоо яамнаас хувь нэмэр оруулах хамгийн чухал зүйл нь бүсчсэн үсгийн одоо үзэл баримтлалд одоо тусгасан. Монгол Улсын 330 сумын дунд бол одоо 70 сум дундын төв, нэмэх нь 21 аймгийн төв гэдэг. Ингээд энэ төвүүдээс бид нар энэ 2026 онд 33 сум дундын төвийг сонгож энд бол бизнесийн зөвлөл үйлчлэгээний төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ бол одоо малчтаа, ногоочд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гээд манай салбарт одоо хамаарах оролцогч одоо бүх иргэн одоо бизнес эрхлэгчид зориулсан ийм байнгын одоо зөвлөл үйлчлэгээ үзүүлэх. За хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтын дэмжлэг бид нар үзүүлж ажиллая гэж байгаа. Тухайлбал одоо ноолуурын одоо үндэсний үйлдвэрийн зарим компаниуд 300 одоо тийм баян дэлгэрийн одоо улаан аймааны эр ишиг одоо энэ төсөлд зориулж одоо нийлүүл ягч. Тэгээд бид нар бол бас одоо хөдөө аж ахуйн корпорацаар дамжуулаад энэ одоо өндөр одоо ашиг шимттэй ийм одоо эцэг мал үржүүлж байгаа аж ахуйнуудаас бид нар дамжуулан одоо түрээслэх замаар хувийн аж ахуйн нэгжүүдийг энэ одоо бүсүүд дээр мал үржлийн технологийн одоо аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллая гэж байна. Тэгээд ингээд бог мал бол одоо 300, бод буюу хөр бол одоо 50 одоо толгоогоор ингэж одоо хувийн аж ахуйн нэгжүүд цаашаа малчттай энэ өндөр ашиг шимттэй эцэг малыг түрээслэх. За тэнд нь бид нар хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ, хөнгөлтөөнд зээлийн дэмжлэг үзүүлэх гэх мэтээр. Одоо тэжээл тарихтан зориулж тулгамдаад байгаа гол асуудал нь бол газар. Тэгээ газраа хашаалах. За тэгээд эндээ үр бордоо яаж хагалах вэ гэдэг асуудал хамгийн тулгамдсан асуудал. Яаж хураах вэ гэдэг асуудал. Тэр хүн болгон техникгүй учраас энэ сонгосон сум дундын төвүүдтэй техникийн түрээсийн үйлчилгээний ийм хувийн хвшлийг одоо бас сонгож шалгаруулж техникээр хангаж за энэ нь бол тодорхой зах зээлийн үнээс одоо бага үнэтэй ийм түрээсийн үйлчилгээгээр тэр тэжээл тариалах одоо газруудад газрыг хагалж өгдөг. Тэгээд одоо хурааж өгдөг. За энэ дуршилтын одоо төслийг бид нар эхлүүлэх гэж байгаа. Тэгэхгүй бол ингээд иргэн болгон энэ ногоон тэжээл тарихад зориулж одоо трактор одоо том төхөөрөмж авах гэж бол байхгүй. Яг бол технологи цаг хугацаатай. Том компаниуд бол өөрийнхөө одоо хийсэн ажлыг хийн. Тэрнийхээ дараа одоо үйлчлэхээр цаг хугацааны хувьд бол хоцорсон байдаг. Тэгэхээр яг энэнийг ингэж бид нар одоо туршилтаар эхлүүлж үзэх гэж байгаа. Гэхдээ энэ дээр барих зарчим нь бол хоёр үндсэн зарчим байгаа. Нэгдүгürt нь орон нутгийн засаг заргаатай хамтарч энэ төслөө хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт нь энийг зөвхөн хувийн хвшлээр л гүйцэтгэх. Төр бол одоо бизнес хийхгүй. Юу зардал гарахгүй байхаар юм уу тийм. Энэ нийт одоо энэний Тэгээ ашиглалтын зардалд нь одоо төр оролцохгүй, дээр нь төр бизнес хийхгүй. Тэгэхээр одоо хувийн хвшил одоо 50 ширхэг одоо ашиг шимтээ бухаа иргэдтэй малчдаа захиалгын дагуу түрээслэнэ. Тэр трактор одоо техник тоног төхөөрөмжийг тэжээл тарихтан зориулж тэр цаашаа захиалга өгсөн иргэдтэй зориулж одоо энийг түрээсээр одоо газрыг хагалж түрээсээр тэрийг хурааж өгнө. Гэхдээ энэ зах зээлийн хашаас бага байна. Ягаад гэвэл төр хөнгөлтөө зээл болгож төр одоо тодорхой одоо техник тоног төхөөрөмжийн дэд үтсийн хөрөнгө оруулалт одоо
дэмжлэг үзүүлж байгаа учраас ингэж одоо бүгдээрээ хийх боломжийг ингэж одоо олгож өгөхгүй бол бүгдээрээ санаа байгаад байдаг. Тэгээ өнгөлтөө зээл авчаад тэрүүгээ тоон төхөөрөмж авчаар эргэлтийн өрөнгө болчиход байдаг. Эргэлтийн өрөнгөө одоо байгаа ч гэсэн ингээд тоон төхөөрөмжгүй байдаг. Тэгэхээр энийг ингээд ийм шинээр одоо туршилтын төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тэгээ яг миний хувьд бол Дорн аймгийн засаг дараагаар одоо 3 удаа сонгогдож 9 жил ажилласан. Гэхдээ олон одоо төслөтгөрүүдийг бол одоо хэрэгжүүлж исэн ийм одоо практик байна. Гэхдээ энийг дандаа хувийн хвшээр гүйцэтгүүлж исэн. Энэ бол хамгийн үр дүнтэй байсан. Өөрөөр төслийн үр шимийг одоо хүртэгчийн тоо чанар нь яг ийм зарчмаар хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байдаг. Тэгэхгүй бол сумын тамгын газар нэг тараагтартай тавд хөрөмжтэй байгаад эсвэл одоо манай малын удмын сан дээр бүртгэлтэй юм одоо эцэг мал байгаа. Тэгээд энэ бол яг үүндээ бас үн тараа хийгдэт байгаа. Тийм яг хүссэн шиг тийм үр дүн гарахгүй байгаа. Тэгэхээр энийг бол хувийн хвшлээр л одоо гүйцэтгүүл. Малчин гарлаа түүхэд дээр бас олон төрлийн урамшууллууд байдаг. Тэгсэн юм яг малчид тэр урамшууллыг одоо ноосны хичдэг юм ашигны урамшууллыг одоо олгохдоо олгохгүй та дэгэнтэй догонтой тэгээд бас малчид нь мэдээлэлгүй яавал одоо тэр урамшуулт хамрагдаж болдгийг араас нь одоо мэдээлэл байдгүй л дээ. Тэгэхээр энэнийг одоо энэ урамшууллыг та яаж зөв голдролд оруулж одоо бүртэмжтэй байлгаад бодтой зэгцлэх ямар шаардлага байна. Одоо гадна талд бол одоо яг хөдөөчгүй шиг их урамшуулал авдаг салбар байхгүй. Ялангуяа малчид бол олон төрлийн урамшуулал авдаг гэдэг бодит байдал дээр юм бол бас тийм биш байгаа даа. Тэгэхээр энэ дээр ямар бодлого гарч байгаа урамшуулал ялангуяа малчдад очих ноосны арширны урамшууллыг энэ сүүлийн жилээр бас олгоогүй ганцхан сүүний урамшуулал маш чигдэрсэн яваад байгаа шүү дээ. Чухал асуулт ер нь хэмжигдгүйс тодорхой байх хэрэгтэй юм байна. Одоо хүнсний ногоонд ч гэсэн адилхан. Ингээ килограмм тутамд нь олгож байгаа зөв үү те эсвэл зарим оронд одоо ингээд тэдэн га талбайгаас дунджаар ийм ургац гардаг гэд ингээд дундчлаад одоо энэ дээр нь шийддэг те ийм одоо газрууд ч байна. Гэхдээ энийг одоо биеэр нүдээр үзэж яг хідэн тоон одоо хүнсний ногоо ураасан юм бэ. Энэ дээр одоо их тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Зөвхөн одоо энэ малчун салбартаа биш. Сүүний урамшууллын хувьд бол ингээд 11 сараас 4 сарын 1-ний хооронд олгож байгаа хугацааг нь жоохон сунгаж өгөөч гэдэг өсөлтүүд ч бас ирж байгаа. Гэхдээ энд бол ингээд бүх улс оронд ийм хөдөөчүүн салбартаа татаас урамшуул байдгаа гэдгийг одоо манай иргэд те бусад салбарын бүгдээрээ одоо маш сайн ойлгож байгаа гэж бол бид найдаж байгаа. Ер нь бол ганц манай улс биш бүх улс оронд ингэж явдсан байл. Ингэхгүй бол хөдөө ажлын хүн ховор байна. Энэ хөдөөчүүн салбар өөрөө эрсдэлтэй бизнес байна. Байгаль цаг уураас хараат те. Тийм учраас энд бол ийм урамшуул бас явдаг шүү. Мал аж ахуйн салбарт бол энэ арширны урамшуулал бол хамгийн бага гарч байгаа. Ер нь энэ нь бол одоо журам дүрмийн бол одоо шинжлэх шаардлагатай болсон. Бид энэ дээр боловсруулалт хийж байгаа. Одоо ингээд энэ үйлдвэртэй нь яаж холбох юм те? Одоо эн чинь техникийн зохицуулалтаар үйлдвэрт л одоо нэг одоо малаа найдлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энд аршир нь одоо цоорлогоо те ингэж гарах хэрэгтэй. Тэгээд энийг яаж үйлдвэртэйгээ одоо холбож уйж ажиллах вэ? Татврын одоо системтэйгээ те. Тэгээ малчны одоо данстайгаа яаж ингэж одоо уялдуулж ажиллах вэ гэдэг дээр энэ дээр ийм одоо тийм ойлгомжтой бөгөөд хэмжигдэхүйц ийм одоо хяналтыг тавихад одоо боломжтой байдлаар ийм одоо хууль журмын одоо шинжлэлийн төслийг бид боловсруулж байгаа. Яг нь салбарын сайдын хувьд бол үргэлжлүүлье гэсэн саналтай байгаа. Гэхдээ ингээ хүнсний хувьсгал одоо хөтөлбөр маань ингээ энэ 2026 оноор одоо дуусчихаа шүү дээ тий. Тэгэхээр энийг цаашаа сунгах сүүний урамшууллыг цаашаа одоо сунгах хэрэгтэй. Яагаад сүү чухал вэ гэхээр сүү бол одоо олон төрлийн хүний биед хэрэгтэй одоо амин дэм агуулсан сүүний ач холбогдлыг бол дэлхийн нийт бүгдээрээ одоо мэддэг болсон. Тийм учраас энэ ирээдүйн хүүхдүүдийнхээ одоо эрүүл мэнд өсөлт хөгжил сайн сайхны төлөө энэ одоо сүүг бол илүү дотооддоо 100% одоо боловсруулдаг хэрэгэлдэг болохын тулд энэ урамшуул бол их том чухал үүрэгтэй байгаа. Гэхдээ зөвхөн урамшуулаас гадна сүүний салбартаа түрүүний хэлдгээр хөрөнгө оруулалтын хөнгөлөлтөө зээлийн ийм цогц нэгдсэн бодлогыг л одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд хөрөнгө хэрэгтэй. Энэ хөрөнгийг хамгийн их одоо экспорт, хамгийн их одоо орлого олж байгаа энэ уул уурхайн салбараасаа буюу нөхөн сэргээгдэггүй салбараасаа нөхөн сэргээдэг энэ салбар руу оруулах ойлгомжтой тодорхой ийм одоо тогтолцоо байвал энэ их одоо амжилттай хэрэгж боломжтой болох юм аа. Тэгэхгүй л ингээд төсвөөс хараат байгаа үндсэндээ тийм. Аврын тариалт хаяанд ирсэн ялцчгүй энэ жил бас маш онцлогтой их хүндрэлтэй жил юм л да тий.
гадны геополитикийн асуудал байна. Дээр нь дотоодын өнгөрсөн жил ургац тариалангийн бүстэй алдсан учраас өрийн хангамж муу гэдэг нь нэлээд хүнд жил байх шиг байна. Тэгэхээр та энэ хаврын тариалтыг хэрхэн зохион байгуулах гэж байна? Төмсний улсын нийт хангамжийн 60% хангадаг жаргалсан сум гэхэд өнгөрсөн намар ургац алдсан учраас төмсний өрийн хангамж бол маш муу байх шиг байна. Одоо дайн байлдааны нөхцөл байдал бас их хэрэгсэл дагуулахаар байна. Тэгэхээр яг энэ хаврын тариалтыг нонцгой анхаарч ажиллах шаардлага байна. Энэ дээр юу яаж ажиллах? Давцшгүй их том хүчин зүйл үүсчлээ. Энэ ойролт орнотын одоо хурцлууд байдлаас болж. Тэгээд энэ бол одоо манай хаврын тариалалт одоо хурц боловсруулалт намрын ургац сургалтанд бол энэ дижитал түвшний үн нэмэгдэх нь бол үнэхээр том одоо эрсдлийн нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр засгийн газар дээр энэ асуудлыг бол 2 удаа авч хэлсэн. За авч хэлцээд бол тодорхой одоо шийдэл одоо гаргаж ажиллахаар ингэж одоо тогтсон байгаа. Тэгэхээр манай Монгол улсын хэмжээнд бол энэ жил нэг 600 гаруй мянган гаад үр тариа, төмс хүнсний ногоо, тэжээлийн урмалыг одоо тариална гэж тооцож байгаа. За энд бол энэ хаврын тариалтанд бол нэг 7.5-аас 8.5 мянган одоо тонн дижитал түвш бол хэрэгцээтэй гэсэн тооцоол гарсан. За тэгээд зуны одоо арчилгаа боловсруулалтын ажил бол намрын ургац сургалт гэдэг нийтдээ бол 20 мянган тонн ийм одоо дижитал түвш шаардлагатай гэдэг ийм одоо тооцоол манай яамнаас хийгээд за ингээд эхний одоо авч хэрэгжүүлж арга хэмжээ бол одоогийн байдлаар нэг 50000 тонн шатхууныг 3300-аас 3500 төгрөгөөр буюу одоо шинээр одоо 4 сарын үн одоо тогтоож байгаа тэр үнээс одоо хамаагүй багаар огцон нэмдэггүй үнээр гэсэн үг тийм ийм үнээр одоо нийлүүлэх одоо ийм захиалгыг ажууд төр эзэлгийн яамд өгсөн. Энэ бол засгийн газар дээр одоо гарсан шийдвэрийн дагуу импортлогч одоо нефтийн компаниудтай харилцан зохицсны дагуу 100000 тонн одоо түлшийг 3300-аас 3500 төгрөгөөр одоо нийлүүлэх ийм гэрээ хийгдэж байна. Нэг хоёрдугаарт нь бид ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хувийн аж ахуй нэгжүүд болон за манай одоо яам улсын нөөцийн газар хамтдаа одоо зохион байгуулж ажиллаад тодорхой хэмжээний одоо дизель түвшийг одоогийн үнээр нь нөөцлөх ажлыг одоо хөнгөлтөө зээл авах одоо зарчмаар ингэж нөөцлөх ажлыг одоо гэрээ байгуулах энийг одоо харилцан зохицох ажлууд бол хийгдэж явж байна. Тэгэхээр хаврын тариалтын чаргалтай 7500-аас 8500 тонн түвшний хувьд энэ одоо огцон өссөн үнээр бус тий одоогийн зөвшөлдсөн энэ үнээрээ бол одоо нийлүүлэх ажил бол ингээд хийгдэж байна. Тэгэхээр хаврын тариалтан дээр түвшний хангамжийн хувьд бол ингээд асуудал шийдсэн гэсэн үг. Түвшний хангамжийн хувьд бол ингээд асуудал шийдсэн гэсэн үг. Харин тий үрийн хувьд бол бусад төмсний ногооны үр бол одоо хэвэн байгаа. Төмсний үрийн хувьд бол дутагдaltaй байгаа. Гэхдээ энийг одоо импортоор оруулж ирэхэд зориулж мөн одоо хөнгөлтөө зээллээр энэ үрийг оруулж ирэх ажлыг зохион байгуулалтын ажил бол эхлээд явчихна. Тэгэхээр ерөнхийдөө шатхуун үр төмсний үр, хүнсний ногооны үрийн хувьд бол одоо асуудал ер нь шийдэгдсэн гэсэн. Одоо бордоо бодис те дэсрэг бодис гэдэг энэ зүйлүүд дээр бол одоо хязгаарлалт одоо тавигдсан байгаа. Гэхдээ манай улсын хувьд бол энэ бордоо те шаардлагатай энэ зүйлүүдээ бол тодорхой хэмжээнд нөөцлсөн. За зарим дутагдж байгааг нь бол одоо импортоор оруулж ирэх энэ одоо ажлууд зохион байгуулагдаад явж байна гэсэн. Тэгэхээр тариаланчид маань энэ хавар бол одоо ногоо улаанбуудаага маш сайн одоо тариарай. Тэ энэ одоо шаардлагатай шатхуун бусад одоо зүйлээр нь бүх талаар нь бол одоо засгийн газар шийдвэр гаргаж дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Тэгээ ажиллах болно. Яг гэвэл энэ хурцлуур байдал хязээ дуусхийг бол одоо бид бол таашгүй те. Тэгэхээр эндээ тохируулсан энэ хүнсний хангамжаа нэмэгдүүлэх чиглэлийн зүйл дээр бол бүх талаар засгийн газар бол анхаарч олгодох шийдвэр гаргаж ажиллаж байгаа шүү. Хөрөнгөний зээл банкудаас зээл олголт хийж байгаа. Зээлчдийн хувьд бас энэ зээл дээр одоо яам бол ингээ банкудтай гэрээгээ хийцэн байгаа. Гэтэл яг нөгөө хүссэн яг зорилттой хүмүүстэй тэр бүр ингээд нөгөө нэг шалгуур нь өндөр тавигдаад хүснээр ингээд олгохдохгүй байгаамаа. Тэр бол бас үнэхээр авахд бас биш байгаад байна гэд жилийн жилд яригддаг. Энэ яам банкудтай сайд гэрээ хийхээс гадна гэрээн дээр гарын шиг зурснаас гадна ингээд бас нэг шахалт байндаа үзүүлж явах хэрэгтэй юм шиг байна. Банкны зээл олголт бол одоо их шиг байна л гэж тариалж яриад байна л да. Энийг яаравчлуулах зүйл.
Тэгээ Хатрын 4-р аяны хүрээнд манай яамнаас энэ хавар 130 тэрбум төгрөгийг зөвхөн одоо тариалан эрхлэгчтэй. Тухайлбал одоо хүнсний ногоо үр тариа одоо тариалан эрхлэгчтэй зориулж олгохоор арилжааны банкудтай гэрээ байгуулж хүүгийн татаасыг бол манай одоо яамны батгсан төсвийн хүрээнд бол одоо шийдвэрлэхэд ингэж харилцан тохиролцсон гэсэн үг. Манай яамнаас бол нэг л шалгуур тавьж байгаа. Энэ бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх. Энэ нь бол одоо үнэн байх. Өөрөөр хэлбэл одоо энэ өөр зорилтоор одоо энэ төнгөлтөө зээлийг одоо зориулахгүй байх гэдэг ийм л шаардлага тавьж байгаа. Процессын үед яаж явж байгаа нэхээр орон нутагт одоо тариалан эрхэлж байгаа ногоо тариалж байгаа иргэд аж ахуйн нэгжийн хувьд аймгийнхаа хүнс үдээ аж ахуйн газарт хандаад тэндээс 7 хоног бүр манай яамд ийм одоо чагсаалтыг эрхэлж байгаа. За манай одоо орон нутгийн ийм аж ахуйн нэгж иргэн зээл тамгал хүсэлтэд ирүүлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл аймгийн хөдөө аж ахуйн газар тэрийг тариалан эрхлэгч бишийг одоо мэдчихэж байгаа шүү дээ. Тэр ирснийг манай яам нэгтгээд тэр дорн банкудад хөргөлж байгаа. Банкуд яг ийм шаардлага бас тавьж байгаа. Гэрэн дээр энэ тусгагдсан. Уг нь бол манай яамаас энэ тогт оролцохгүй гэж одоо ботсон. Яг бол энэ зээл олголтод одоо аж ахуйн нэгжийн нэр явуулах нь тохиромжтой биш гэж. Гэтэл нөгөө банкуд маань энэ одоо аж ахуйн нэгжийг яг одоо газар тариалан тэ хүнсний ногоо эрхлэгч мөн үү биш үү гэдгийг одоо яамнаас ингэж одоо саналаа ирүүлж байгаа ч гэдэг саналыг тавьсан учраас л одоо энд оролцож байгаа гэсэн. Түүнээс биш ер нь цаашдаа бол яам энд бол оролцохгүй байх нь зөв гэж би бол хувьдаа үздэг байхгүй. Банк бол харин нөгөө барьцаа хөрөнгө. За тэгээд энэ одоо энэ хөрөнгийг те одоо зөв одоо яг энэ зорилт зүйлдээ зарцуулах уу, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн үү те өмнө одоо энэ туршлага байна уу гэдгийг бол банк өөрөө эрсдлээ дааж байгаа учраас банк одоо өөрөө шалгуураа тавьж байгаа байхгүй. Гэхдээ энийг хөнгөлөлт чиглэлээр бид бол банкудад удаа дараа байнга одоо шаардлага тавьж байгаа. Энэний зорилго нь өөрөө энэ одоо тариалан эрхлэлтийг дэмжих зорилготой юм шүү. Тийм учраас ялангуяа одоо энэ зүйл дээр нь одоо анхаарч одоо дэмжиж өгөрэй гэдэг. Тэгэхээр бид нар энийг одоо яг ийм одоо гомдолтой ийм хүсэлт одоо дахиад гарч байгаа бол энийг дахиад одоо уулзалт хийж те энэ дээр илүү сайн одоо ойлгуулж өгөх нь одоо чухал байгаа. Ер нь эзэндээ л очих хэрэгтэй энэ зээл. Одоо үлдэж байгаа хугацаанд энийг ингэж 2-3 ангилж болно. Өөрөөр хэлбэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгч бичил те жижиг дунд гэдэг шиг ингээд ангилаад яг 130 тэрбумынхаа одоо тийм үү 50 тэрбум төгрөгийг яг одоо ийм өрхийн тариалан эрхлэгчдэд олгоно. Энэ 80 тэрбумын одоо дундаас дээш одоо аж ахуйн нэгж олгоно. Ингэж бас зааглаж өгч бас болно. Тийч одоо боломжийг алгаж те. Энэ бол хамгийн зөв арга л та. Энэ бол хамгийн зөв арга л та. Ер нь хизэнээс яг олгогдож эхэлсэн. Арай олгогдоогүй байгаа. Гэрээ байгуулагдсан. Тэгээд одоо бол банкуд судлаад одоо бид бол ингээд хаврын тариалаас өмнө шуурхаа олгож өгөөрэй л төсөлтөд тавьсан. Одоо ноолуурын зээлхэд бол одоо хэвээ олгодоод 450 тэрбум төгрөг олгохоос одоо бол 50% одоо баг хүрч штэ тий. Тэгэхээр тариалан эрхлэлтийн зээл ч гэсэн ингээд хурдан хугацаанд гарах боломжтой. Банкуд хурдан шийдэх хэрэгтэй. Ягаад нөгөө банк шийдчихээр банкны их усүрээр шийдэж байгаа. Төр бол зөвхөн хүүгийн одоо 18% хүүтэй байлаа гэхэд 10% нь одоо хүүгэл одоо төрөөс хариуцж байгаа шүү дээ тий. Тэгэхээр төрийн их ус одоо төсвийн хөрөнгөний их усүрээр биш банкны их усүрээр олгож байгаа. Сүхбаатар аймагт ноолуурын дуудлага худалдаа болох гээд бас ер нь жил бүр ноолуурын дуудлага худалдаа болдог л доо. Энэ жилийнх бас нэлийн өргөн хүрээнд онцлогтой болох гэж байгаа юм шиг юм тий. Тэгэхээр яг засгийн газрын төвшөнд бас нэлийн анхаарч үзэж байгаа юм шиг. Та энэ дуудлага худалдааны онцлогийн талаар товч мэдээлэл өгөх үү? Манай одоо үндэсний үйлдвэрлэлүүд маань бид одоо үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд хэд хэдэн тулгымцсан асуудал байна гэдэг хэлсэн. Нэгдүгээрт бол одоо техникийн зохицуулалтыг одоо засгийн газар 22 онд баталсан буюу ноолуурыг одоо угааж хялгасаас нь самнаж боловсруулсан байдлаар л одоо экспортод гаргана. Өөрөөр хэлбэл өмнөх шиг шууд одоо төгөөгөр нь одоо шууд яманаас самнсан байдлаар бол экспортлохгүй гэдэг ийм шийдвэр гарсан. Энийг бол одоо амжилттай үргэлжлүүлж өгөөч гэдэг саналаа тавьсан. Нэг хоёрдугаар хөнгөлөлтөө зээлийн их усүрээр одоо дэмжиж өгөөч гэдэг. Тэгээ энэ хүрээнд нь одоо манай одоо яам батлагдсан төсвийн хүрээнд одоо 450 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийн их усүрийг гаргаж өөрөөр хэлбэл өмнөх онцлогоодоос хамгийн өндөр одоо ийм хөнгөлөлтөө зээл одоо гаргаад ажиллаж байна. Энэ бол үндсэндээ олголт нь бол одоо одоогор бол нэг 200 шахам одоо тэрбум төгрөг олгохдоо тийм.
За мөн одоо 3 дугаарт нь экспортод одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж байгаа учраас ноолуурын одоо үйлдвэрлэлийн компаниудад экспортын урамшуул одоо олгооч гэдэг. За энийг бол дэмжсэн одоо засгийн газрын тогтоол бол тэр дороо одоо гарсан. За мөн одоо тухайлбал Сүхбаатарын талбайд эсвэл нисэх онгоцны буудал дээр ийм одоо жуулчдад зориулсан Монголын үндэсний одоо ноолуурын компаниудын ийм одоо төв худалдааны төв байгуулахад одоо дэмжлэг үзүүлж гэдэг. За энийг бол мөн одоо дэмжиж шийдвэрлэх одоо чиглэлийг засгийн газрын тогтоолоор одоо холбогдох албан тушаалтнуудад өгж одоо эрчимжүүлэхийг даалгасан. Тэгэхээр энэ уулзалтаас гарсан одоо сан солилцны үр дүнд бол ийм одоо холбогдох засгийн газрын шийдвэрүүд гарсан. За ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулж байгаа гол зүйл нь бол энэ Монголын ноолуур одоо чанартай энэ одоо ноолуурын одоо үн цэнийг дэлхийд одоо сурталчлах. За мөн одоо худалдаа авагчдын дунд одоо өрсөлдөөн үүсгэх ингэснээрээ одоо малчдын маань одоо гар дээрх орлого нэмэгдэж ноолуурын одоо үнц нь одоо өсөж үүгээр дамжуулж одоо малчин ард иргэдтэй энэ одоо нөлөөнтэй эерэг одоо зүйл нь очно гэж ингэж тооцож зохион байгуулж байгаа гэсэн үг. Ер нь тэгээ энэ үеэр бол ганцхан дуудлагуудаас гадна за малчдынхаа одоо саналыг сонсно, сайн үйлдвэрийн одоо ямааг одоо яаж өсгөржүүлж байгаа ер нь юунд одоо энэ ноолуурынхаа чанарт одоо алстаа анхаарахын цаашид энэ малын үйлдвэр ухсаа одоо сайн одоо чанартай юм ноолууртай ямааг одоо өсгөн үржүүлэхэд ямар одоо төрийн бодлого болон иргэд малчдын хамтын ажиллагаа байх вэ гэдэг талаар бас тодорхой юм одоо сургалт семинарууд тэгээд малчдын одоо эрүүл мэндийн одоо үйлчлэг үйлчилгээ онцлогоо за мөн одоо малчдын амьдралд нь ийм одоо тавлаг байдлыг тав тухтай байдлыг хангахад зориулсан ийм одоо дэвшилтэд одоо технологиг одоо танилцуулах, малын тавлаг байдлыг хангахад зориулсан одоо битүү хашаа ороо тэ энэ зүйлийг одоо сурчлах гэдэг ийм одоо ажлуудыг хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдийн одоо оролцоотойгоор хамтар зохион байгуулахаар ингэж ажиллаж байна. Ноолуурын одоо үндэсний компаниудад ч гэсэн миний хувьд салбарын сайдын хувьд бол тодорхой одоо шаардлага болцол тавьчих. Та бүхэн боломжит хамгийн өндөр үнээрээ аваарай. Ер нь 200 мянгад хүрэх боломж бол одоо байна шүү. Яагаад гэвэл хэд хэдэн үндэслэл байна. Тэ? Нодон жил одоо ямаа нэрс 52 мянга байсан бол энэ жил 70 гаруй мянга боллоо. Хоёрдугаар юаны ханш нодон 475 байсан бол энэ жил 520 болсон байна. За дээр нь одоо төрөөс хөнгөлтөө зээл 450 төгрөг олгохоор одоо ингээд тэ боломж гаргалаа. Түүгээр нь олоор одоо гарахгүй гэдэг төрийн шийдвэр засгийн газрын шийдвэр гаргаад энийг одоо мөрдүүлэх ажил одоо ингээд 2 дахь жилдээ явж байна. Тийм учраас ингээд энэ одоо зүйлээ бодож хоорондоо ярилцаад ингээд үнийг багаар одоо тогтоож болохгүй шүү л гэж компаниудыг. За нийт ноолуурын бол 50%-ийг Монголын үйлдвэрүүд авч байгаа. Үлдсний нь бол өмнөд төвшөөс одоо компаниуд аж ахуй нэгжүүд хийж авч байгаа. Тэгээ өмнө нь бол 100% одоо гадны компаниуд энэ үнийг тогтоодог байсан бол одоо 50% нь монголчууд үндэсний үйлдвэрлэлүүд оролцох боломжтой болж байна. Үндэсний үйлдвэрлэлд бол түг нь олоороо угаах, хялгасаас самдах хүчин чадал 100% суурилагдсан. Ганцхан зүйл дутагдaltaа тэр нь эргэлтийн хөрөнгө. Эргэлтийн хөрөнгөний зээл 450 төгрөг чинь нийт Монгол улсын ноолуур одоо худалдан авдаг хөрөнгийн бараг 40-50% байхгүй. Тэгэхээр ийм хэмжээний одоо дэмжлэгийг гаргаж байна. Цаашдаа энэ эргэлтийн хөрөнгийг 450-аас өшөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайн одоо жил болгондоо тий. Тэгвэл ингээд өөрсдөө бага хүүтэй өршлөг чадвартай энэ одоо эргэлтийн хөрөнгөөрөө ноолуураа үнэ одоо хамгийн өндөр түвшинд одоо авах ийм боломжтой болно шүү дээ тий. Малчин бүрд 5 га газар олгох гэдэг нөгөө газрын тухай хуульд нэмэлт өвчин өргөн баригдсан юу байгаа шүү дээ. Малчин бүр одоо 5 га газар олглоо гэхэд тэрэн дээрээ тарьж чадахгүй бүгд хаглаад эхлэв тий. Одоо энэ уур амьсгалын өөрчлөлт их явагдаж хуур ажилт их явж байгаа үед юу болох вэ? Тэгээд тэр хагалсан газар бүр дээр нь техник хаанаас авах уу гэдэг энэ бол их бодож хийх асуудал гэдгийг маш нухацтайгаар ярьж байна. Та бас энэ дээр ер нь ямар хөө байр суурьтай байгаа вэ? 5 га хүртэл гэж. Тэгээ энэ 5 га хүртэл ах уу 3 га хүртэл ах уу гэдэг бол улсын хурл бол эцэлэн шийдвэрлэнэ. Бүс болгонд онцлог нөхцөл байдал байгаа. Тийм учраас манай яам яг энэ одоо хуулийн төсөлтөөр ямар санал өгсөн гэхээр тариалангийн бүс нутгаас бусад газарт одоо 5 га хүртэл газар одоо олох боломжтой гэж үзсэн. Тэгтээ тэгвэл тариалангийн бүстэй тариалан эрхэлдэг газруудад бол энэ бол одоо шаардлагагүй гэж үзэж байгаа. Тариалангүй буюу одоо ингээд энэ говийн бүстэй зүүн бүсийн урт тал
Хангаан бүсийн урт тал, баруун бүсийн урт тал гэдэг энэ газруудад бол хэрэгцээтэй газар. Гэхдээ энэ дээр одоо 4 айл нийлээд 5 гаар 20 га нэг газар байх уу, тусдаа хашаалах уу гэдэг бол сумын иргэдийн төвчний хурал ийм одоо шийдвэрээр сумын засаг дарга шийднэ. Өөрөөр хэлбэл бүсийнхээ онцлог тохируулаад, нутаг орныхоо онцлог тохируулаад яаж зохион байгуулах вэ гэдгийг тэр сумын хурал, сумын засаг дарга орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, орон нутгийн тэр газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энийг шийдвэрлэх явах зохицуулж байгаа. Тэгэхгүй бол хангаан бүс нэг өөр, зүүн бүсэд нэг өөр, говийн бүсэд бүр өөр болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бол орон нутгийн одоо удирдлага, орон нутгийн тэр бизнес эрхлэгчдийг одоо арга зүгээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Зөвлөгөөр хангах. Тийм учраас манай төсөл яг бас энд чиглэгдэж байгаа. Тэдгүү манай одоо яамны зүгээс төрөөс үзүүлэх 8 гол одоо дэмжлэгийн нэг нь бол газар олголтын дэмжлэг байхгүй. Тэгэхээр манай энэ зөвлөлт гүйцэтгэхний төсөл дотор энэ дээр нь яаж оновчтой зохион байгуулах гэдэг нь орно. Тэг яг нэг ийм нэг ялгаатай зүйл байгаа. Хүнсний ногоо одоо тарихад зориулж 0.1 гав юу 1000 м квадратыг нэг иргэнд одоо олох боломжтой үн төлбөргүй. Энэнд бол газрыг хагалахад засгийн газар зөвшөөрөл олгохгүй. Сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөрөө энд ногоо тарьж ургана гэдэг газраа төлөвлөгөөнд тусгаад нэг иргэнд одоо 1000 м квадрат буюу 0.1 га үн төлбөргүй нэг удаа өгдөг. Энэ тэжээл бол одоо хагалах зөвшөөрлийн засгийн газар болно. Сумын иргэдийн төвчний хурал за манай энэ орчимд одоо ингээд одоо 5 айл тий 1 га гэ 5 га газар одоо тэжээл тариалах боломжтой. Энийг одоо бэлчээр газраас хатар газар буюу одоо тариалын газар шилжүүлж өгнө гэсэн зөвшөөрлийг геодын зураг зүүн газар манай яам хоёр хамтар засгийн газарт одоо танилцуулж тэгээд засгийн газрын шийдвэрээр энийг зөвшөөрдөг байхгүй хагалахыг. Тэгэхээр ингээд дур дураараа хагална гэдэг зүйл бас байхгүй тий. Энэ тэндгүй юм одоо бас жижигэн хашаа барьчихгүй гэдэг бас ийм болгоомж бас байгаа. Зарим малчид бол бүр ингээд 5 га газрын бид нэр зөвшөөрөл хэлбэ олгодвол бид нар одоо энэ булгийнхаа их эсвэл одоо ийм дэрстэй тий ийм одоо нөмөр нөөлөгтэй газараа бид нар ингэж одоо хашиж авъя. Тэгээд энийг одоо илүү одоо тий хэрэгцээтэй үед нь оруулъя. Гэтэл энэ бол бэлчээрийг хаших ийм одоо тусгай одоо бас ийм юу байхгүй тий зохицуулт байхгүй. Яг тэгвэл бэлчээрч өөр нийтийн эзэмшлийг, дундын эзэмшлийг учраас тэгээд яг хэрэгжилтийн явцанд нь энэ дээр асуудлууд гарна. Гэхдээ одоо онцолж одоо хэлэхэд бол сумын иргэдийн төвчний хурал, сумын засаг дарга онцлогтой тохируулаад энийг зөв оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Яг тэгвэл бүс болгонд өөр бүсчилсэн хөгжлийн бодлогоор яг энэ концепт цаашдаа явах хэрэгтэй. Тухайлбал баруун бүсийн 5 бомбдоор гурилыг импортоор татваргүй оруулж ирэх хугацаатай квоттой нэг удаагийн зөвшөөрлийг одоо улсын хурлаас засгийн газарт эрх болгосны дагуу олгосон. Түүнээс хавтгаад нь ингээд гурилынхаа экспортыг эсвэл татврын тэглээд эсвэл татвард буцааж одоо тавиад ингээд ийм үндэсний үйлдвэрлэлүүдэд тогтворгүй байдалд бас оруулаад байж болохгүй гэж үү. Яг тэрнтэй адилхан бүс болгонд өөр учраас, орон нутаг бол өөр учраас онцлогтой тохирсон байдлаар энэ төрөөс олгогдсон одоо хууль эрх зүйн боломжийн дагуу зөв оновчтой зохион байгуулалт явах нь хамгийн чухал байна. Ухаанч хариуцлагатай мал эмнэлэг гэж зарласан байсан шүү дээ тий. Мал эмнэлгийн жилгээд энэ засгийн газрын төвшөнд зарласан нь зүгээр хөдөөчийн сайдын хувьд яг яамны төвшөнд ингэж үзэж байна уу? Та малын эмчнэрийн жагсаал болсны дараахан сайд болсон. Тэгээ малын эмчнэрийн жагсаал ямар шалтгаантай байсан бэ гэхээр ерөөсөө хувийн аж ахуйн нэгжүүд нь тий зардал цалингаа юугаа авч чадаагүй, ажлын үсээ авч чадаагүй маш их хөрөнгө үүссэн байсан үр зээлийн тий. Одоо нөхцөл байдал бас сайнгүй л байгаа юм шиг байна. Та эх оны төсөвт тэрний малын хувийн нэгжүүдийн одоо энэ төрийн ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг цаг хугацаанд нь олгодог тий байн одоо талбай дээр чагсдаг биш байлгахад яаж анхаарч ажиллах юм бол эмнэлэгтэй. Гоцолдур төвшний хувьд бол төр хариуцна. Одоо хүний эрүүл мэндийн хувьд ч гэсэн ингээд ийм гоцолдур төвшнийг бол төр хариуцаж вакцины нээдэг, төр хариуцаж энэний одоо тарилга тий вакцины тарих, ертөнц сэргийлэх үйлчлэг үзүүлэх асуудлыг хариуцдаг байхгүй. Харин хувь хүн өөрөөсөө одоо шалтгаалсан шүдний өвчлөл гэдэг юм уу те энэ зүйлийг хувь хүн өөрөө хариуцах ёстой гэж үздэг. Мал дээр ч гэсэн адилхан. Гоцолдур төвчнийг бол төр хариуцдаг. Тэр малаа одоо шимэгдэг өвчнөөс сэргийлэхтэй халдварт биш энэ өвчнийг бол малчин өөрөө хариуцах. Ийм л ерөнхий зохицуулттай. Тэгэхээр төр энийг хариуц үүрэгтэй юм чи эндээ оруулах хөрөнгө оруулалт, эндээ оруулах одоо үйлчлэгээний хөлсөө шинжилээч гэдэг шаардлага тавьж байгаа. Тэгэхгүй болохоор одоо үндсэндээ мал амтны эрүүл мэндийн хууль гэж сайн хууль баталсан. Гэхдээ альва зүйл хөрөнгө оруулалт
төсөвгүйгээр хэрэгжихэд бол үнэхээр одоо хүндрэлтэй шүү дээ. Энэ бид чинь зах зээлийн эдийн засгт орно. Тэ хөгжиж байна. Тэгэхээр энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Вакцины хүртээмжийг нэмэгдүүлээ. Тийм үү? Малын одоо тийм одоо хамгаалалттай аж ахуй, эрүүл бүсүүдийг байгуулахад зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээ. Мал эмнэлгийн үйлчлэгээний хөлс тарифа шинжилье. Ингэхгүй бол инфляц одоо ямар түвшинд үүсв. Өнөөдөр хамгийн бага одоо үйлчлэгээний хөлс авч байгаа нь малын эмчнэр. Өрхийн эмнэлэг гэдэг одоо энэ эрүүл мэндийн хувийн эвсээр гүйцэтгүүлэлтэд тогтолцоо байна. Нийслэлд аймгийн төвүүдэд. Энд дунджаар нэг иргэнд 60,000 төгрөг жилд бодож олгодог. 10,000 хүнтэй хариуцдаг өрхийн эмнэлэг бол 600 сая төгрөгийн жилийн орлоготой. Эндээ тааруулаад хувийн одоо хэвшил буюу нөхөрлүүд эмчнэр баг болоод энэ шалгуултанд оролцоод ингээд хүн амд тэр өрхийн эрүүл мэндийн үйлчлэг үзүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мал эмнэлгийн нэг жигдэж яг өрхийн эрүүл мэндэд төстэй хэлбэрээр явуулах хэрэгтэй. Яагаад өрхийн эмнэлэг дээр энэ амжилттай хэрэгжээд байна гэхээр өрхийн эмнэлгийн барилга, лаборатори, тоног хөрөмж, машин унаа төр болон орон нутгийн өмч. Энэ өмчийг дээр одоо энэ нөхөрлөл эмчнэр иргэдэд эрүүл мэндийн үйлчлэгээ үзүүлэх ажлыг хийж байгаа байхгүй юу. Яг тэрэн шиг бид нар энэ орон нутгийн мал эмнэлгийн нэгжүүдэд нэгдсэн байр, лаборатори, тоног хөрөмж, хүүтэн хэлхээний одоо ингээд тэгээ мал одоо тарилга хийхэд юм хавчдаг хашаач гэдэг юм уу. Ийм зүйл дээр нь төр хөрөнгө оруулж тэгээд харин ганцхан малын эмчнэрийг та нар тарилгыг бүрэн хий, цаг хугацаанд нь хий, вакциныг одоо чанартай тээвэрлэх, хадгалахад энэ одоо гормоо мөрдөө гэдэг энэ шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгэхгүй тоор өнөөдөр ийм бага тарифтай тий 1000 төгрөгийг бодмал. Тэгээд тэр жилдээ нэг 10-20 сая төгрөгийн орлоготой энэгээрээ тэр хүн лабораторийн тоног хөрөмж аваад бензин тус аваад ингээд явахаар чинь энэ бол тийм чанартай байж үнэхээр чадахгүй байхгүй. Гэхдээ энд зарцуулж байгаа мөнгө л тийм их биш шүү дээ. Жилдээ шүлхийн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины авах 7 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Ердөө 3-4 км замын мөнгө. 3-4 км замын мөнгө. Баялгаа хамгаалах гэдэг шүү дээ. Гэтэл үндэсний баялгаа хамгаалах гэдэг нь экспортыг нэмэгдүүлэх гэдэг нь малынхаа удмын сан хамгаалах гэдэг нь малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх гэдэг нь. Тэгэхээр энэ лүү хөрөнгө оруулалт үнэхээр бага байгаа гэдгийг би бол шууд одоо хэлнэ. Энэ салбарын сайдын хувьд бол би бас сайдаар томилдог байхдаа арай чинь бага мөнгө өгдөг гэж бодоагүй. Тэгэхээр энийг яг нөгөө талаас ингээд мал хувийн хэмжээ ингээ одоо малчид өөрөө хариуцаа одоо махны үн нэмэгдэж байгаа юм чи өөрөө хариуцаа гэж тийм тайлбар хэлж магадгүй. Гэтэл гоцолдууд үзнэс урьдчилан сэргийлэх үүрэг чинь хуулиараа төрд баг. Хүнд ч адилхан малд ч адилхан. Тийм учраас энэ зүйл дээр орох хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлчихээ тэгвэл экспортын орлого нэмэгдэнэ те малын одоо зүүн ус хорогдол одоо багасна малчдын одоо орлого нэмэгдэнэ. Малчид бол бидэрт янз бүрийн одоо халамж дэмжлэг хэрэггүй. Махын маань одоо үнэтэй болгоод өгөөч те түүхий эдийн маань үнэтэй болгоод өгөөч гэдэг сандыг л тавьчих шүү дээ.